сонгодог хөгжмийн сан. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар Испани алдарт дуурийн дуучин Хосе Каррерасын амьдрал, уран бүтээлийн тухай хүргэхээр бэлтгэлээ. De cristal en el jardín parece hablar en voz baja las rosas. Empezamos tú y yo y sin razón olvidamos. Quizás ese amor escondido esté en un atardecer, en la brisa o en la flor. Хосе хүү 6 настайдаа эцэг эхийн хамт Сууд Карузо гэдэг кино үзснээр дуулаачийн урлагтаа анх танилцсан гэдэг. Кинон дээрх Америкийн алдарт дуучин Марио Ланза жаал хүүгийн сэтгэлийг эзэмдсэн тэр цагаас хүү дуурийн урлагт татагджээ. Хосе кино үзснийхээ дараа өдөр бүр La Donne Mobile дууг дуулах зуршилтай болж гэр бүлийнхэн нь түүнээс дуулахаа зогсоохыг хүсгэд угаалгын өрөөндөө ороод үргэлжлүүлэн дуулдаг байсан тухай өөрийн намтар болон ярилцлагадаа дурссан байдаг. Түүний дуулснаар энэ гайхалтай бүтээлийг сонсцгоё.
sentosi felice appieno di super seno l'oliva rote la donna e la piena ogni voletta una certa pensier Хосе Каррерас 1947 оны 12 дугаар сарын 5-нд Барселон хотод төржээ. 6 настайгаасаа эхлэн найзынхаа ээж Магда Пурнирагаар төгөлдөр хуурын хичээл болон хоолойн дасгал заалгаж 8 настайгаасаа Барселон хотын хөгжмийн консерваторид суралцаж эхэлсэн байна. Удалгүй Магда Пурнира багшийнхаа хамт Испаний үндэсний радиогоор La Donna y Mobile дууг төгөлдөр хуур дээр хөгжмөдөн дуулж анхны уран бүтээлээ олон нийтэд сонирдуулжээ. 1958 оны 1-р сарын 3-нд 11 настайдаа анх удаа Барселонагийн Лисио театрын тайзнаа гарч Мануэлда Фалийн Педро Урлачийн үзмэр дуурийн жаал хүүхийн дүрт дуулсан байна. Түүнд давхар мэрэгжил хэрэгтэй гэж үзсэн аав ах хоёрынхоо зөвлөснөөр Барселонагийн их сургуульд химийн чиглэлээр элсэн орсон ч 2 жилийн дараа сургуулаа орхижээ. Алдарт дуучин Монсеррат Кабалье түүнээс 1970 оны 12 дугаар сарын 19-нд нээлттэй хийсэн Доницеттигийн Lucrezia Borgia дүрийн Женарогийн дүрт тоглохыг хүссэн байна. Энэ бол түүний насанд хүрсний дараах анхны гол дүр байсан юм. Өгүүлэмжээ төр өндөрлөн энэхүү айрыг сонсцгоё. (1971 онд Хосе Лондонгийн Royal Festival Hall-д олон улсын анхны тоглолтоо хийжээ. Үүнээс хойш түүний нэр хүнд богино хугацаанд хурдан өсч дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулах болсон юм. 1930 он гэхэд La Scala, Metropolitan Opera, Covent Garden, Венийн дүүрийн театруудыг байлдан дагуулж эхэлсэн байна. Энэ үед тэр арай ардчилсан төрөлд хүчээ сорихоор шийдэж West Side-ийн түүх мюзиклд тоглосон юм. Хамтдаа энэ мюзиклийн хэсгээс сонсъё. All the beautiful sounds of the world in a single word.
Maria. I've just met a girl named Maria, and suddenly the name will never be the same to me. Maria, I've just kissed a girl named Maria, and suddenly I found how wonderful a song can be. Maria, say it loud and there's music playing. Say it softly, it's almost like praying. Maria, I'll never stop saying stop saying Maria. The most beautiful sound I ever heard. Хэсэг хугацааны дараа гялалзаж байсан Хосе амьдралын зовлон бэрхшээлтэй учирч эхэллээ. Эхнэрээсээ салж удалгүй цус цагаарах аимшигт өвчнөд дайрагдаж хэсэг хугацаагаар тайзаа орхих болсон байна. Эмч нар ч 11 сарын турш түүний эрүүл мэндийн төлөө тэмцэж Испани даяар Хосед зориулж цус хуримтлуулж эхэлжээ. Дуучин юр бусын зориг төвчээр гаргасны эцэст өвчнөө ялан дийлж тайзнаа иргэн ирсэн юм. Энэ бүгдийн тухай тэр эмнэлгийн орон дээр байхдаа бичсэн Сэтгэлээсээ дуулахуй гэдэг номондоо өгүүлжээ. Хосе, Монсеррат Кабале болон түүний ахын удирддаг Испани театрын гол уран бүтээлч байлаа. Өвдөж эмчлүүлэхээсээ өмнө залуу од их 3-ын баг нь байсан бол эдгэрч гараад биедан уран бүтээлээ туурвж өндөр шагнал мөнгө билээрээ Pavarotti Domingo хоёртой энэ зэрэгцэх болсон юм. Олон тооны тоглолтод оролцохоос гадна сайн үйлсийн ажлаараа нэрт гарч эхэлсэн байна. 1988 оны 7 дугаар сард цус сайрах өвчнөдөө тэмцэх Хосе Carreras санг Барселонд байгууллаа. Удалгүй салбарууд нь Женев, Мюнхен хотуудад байгуулагдсан юм. Тэрээр цагны цуглуулга нийтэд дийлгэж борлуулалтын орлогыг нь мөн л дээрх үлсэд зориулжээ. Эхний цаган дээр эмнэлгээс эдгэрч гараад анх тайзан дээр нь дуулсан Венийн дуурийн ордон сэлсэн байна. Цус цагаарах өвчнөөр өвдсөн хүмбэр эдгэрэх боломжтой. Энэ бол түүний удирддаг сангийн урай. Харин хэрэв багч гисэн эдгэрэх боломж байвал түүнийг ашиглах хэрэгтэй гэж нэмж хэлсэн нь түүний амьдралын урай байлаа. Тэрээр Герман, Австрийн эртний шилтгээнүүдэд дуулахыг эрхэмд үздэг. Тэнд үнэхээр нэр хүндтэй дээд зэрэглэлийн үзэгчид цуглан тэр чинээгээр орлого шагналан ч өндөр байдаг. Энэ бүгдийг Хосе өөрийн сандаа нэмэрлэж газрын мянган хүмүүст тусалж байлаа. Тэрээр өвчнөө давсны эцэст дуурийнхаа урлагт Pavarotti Domingo хоёроос ч илүү зүтгэх боллоо гэсэн ойлголт түгээмэл байдаг. Юутай ч гэсэн тэр дуулах эрч хүчээр дүүрэн амьдарч дэлхийн дуурийн шилдэг театрууд үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Ингээд нэвтрүүлгээ түүний Сара Брайтмантай хамтран дуулсан Үрд найзууд дуугаар өндөрлөе.
look into my eyes and see the way I feel and how the world is treating me, maybe I have known you forever. Amigos para siempre means you'll always be my friend. Amigos para siempre means a love that never ends. Friends for life, not just a summer or a spring. Amigos para siempre. I feel you near me even when we are apart. Just knowing you are in this world can warm my heart. Friends for life, not just a summer or a spring. Amigos para siempre. We share memories I won't forget, and we'll share more, my friend. We haven't started yet. Something happens when we're together. When I look at you, I wonder why there has to come a time when we must say goodbye. I'm alive when we are together. Amigos para siempre means you'll always be my friend. Amigos para siempre means a love that cannot end. Friends for life, not just a summer or a spring. Amigos para siempre. I feel you near me even when we are apart. Just knowing you are in this world can warm my heart. Friends for life, not just a summer or a spring. Amigos para siempre. When I look at you, I wonder why there has to come a time when we must say goodbye. I'm alive when we are together. Amigos para siempre means you'll always be my friend. Amigos para siempre means a love that cannot end. Friends for life, not just a summer or a spring. Amigos para siempre. I feel you near me even when we are apart. Just knowing you are in this world can warm my heart. Friends for life, not just a summer or a spring. Amigos para siempre. Amigos para siempre means you'll always be my friend. Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар Испани алдарт дуурийн дуучин Хосе Каррерасын амьдрал, уран бүтээлийн тухай хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэж хөтлсөн редактор Солонго, найруулагч Саран Туяа.